Хай өглөөний минь өнөөдөр та бүхэндээ маш хялбар ердөө 5-аас 10 минут зарцуулах амттай тэжээлэг салат бэлтгэж харуулъя. Орцонд маань кускус, улаан лайр, брокколи, сонгин, янши, огурцын амт чинж орно. Салатны соусонд маань улаан дарсны цүү, авокадоны тост, розмари, парсли, харберж, тавс баг зэрэг байхтал хангалттай. Хэрвээ салаатаа илүү тэжээлэг болохыг хүсвэл нэмэлтээр ангахай ванды, хулууны үр, эрдэн шиш, олив хийж болно. Хайруулын тавгандаа 250 мг ус хийгээд дээрээс нь баг зэрэг давс хийж буцалгана. Буцалсан усан дээрээ кускус бутагаа хийгээд галаа унтраагаад тагийг нь тавиад 5 минут байлгана. 5 минутын дараа будаа маань маш гоё агсан байна. Мөн буцсан усанд амт чинжүү брокколигаа хийгээд 3-аас 4 минут болгоод шүүж аваад хүргэнэ. Дараа нь бүх ногоогоо өөрсдийн хүссэн хэмжээгээрээ жижиг хэрчээд л болоо. За ингээд салаатны соусаа бэлтцгээе. Улаан дарсны цүү, 2 хоолны халбаг, авокадоны тост, 3 хоолны халбаг, харберж, баг зэрэг гэж 1 цайны халбаг. Тэгээд баг зэрэг давс хийгээд сайн тархутгаж өгнө. Агшсан кускус будаан дээрээ бүх хэрцэн ногоо болон соусаа хийгээд сайн тархутгаж өгнө. Дээрээс нь парсли, розмари, хемп сид хийж болно. Миний хувьд pumpkin seed хулууны өрөнд маш дуртай учраас салаатн дээрээ нэмэлтээр pumpkin seed жоохон хийсэн байгаа. Салаатаа өглөө өдөр орой хизээж хийж идсэн болно. Хамгийн гол нь чи нэмэхгүй гэд боддоо гоё биш гэж үү? Хүүхдүүд маш гэсэн маш дуртай иддэг. За ингээд кускус ногооны салаат маань бэлэн боллоо. Одоо амсаж үзцгээе. Үнэхээр гоё амттай болсон байна. Өсгөжүүдээ яг одоо хийгээд идээд үзээрэй. Амттай байна гэдэгт 100% итгэлтэй байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.